Яг одоо миний ард явж буй энэ аяыг та бүхэн кино, реклам гэд ер нь хаа нэгтээ ямар нэгэн байдлаар зөндөө сонсож байсан баха. Хорвоогийн мөхөл хүн төрөлхтний сүрлийн талаар санагдуулахад энэ хооронд нэгэн цагт нацистуудын тун дуртай ая байсан гэдгээрээ фашист үзэл суртал агуулсан гих шүүмжлэл хардлах сэргэлгийг дагуулдаг. Үнэхээр тиймч бай, үгүйч бай, ямар ч байсан энэ хөгжим бол нацистуудын үед бүтээгдсэн ч үдийг хүртэл цаг хугацааны шалгуурыг даван үлдсэн. Мөн цаашдаачлуулдах агуу бүтээл гэдэг нь тодорхой юм. Тэгвэл энэ дуу яг юуны тухай өгүүлдэг талаар подкастынхаа эхний дугаараар хүрэхээр бэлтгэлээ. Сайн байцгаана уу? Энэ түрүүнд подкастын маань анхны сонсогч болж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Манай подкаст нь сонгодог хөгжим, сонгодог урлаг, тэтгэртэй холбоотой сонирхолтой баримтуудыг энгийнээр өгүүлэх. Мөн цаашлаад сонгодог урлаг сонирхогчдын тоог тэлэх зорилготой. Тиймээс та бүхэн энэ зорилтыг маань дэмжиж, сугийг маань subscribe хийгээд бас бусдаа түгээгээрэй. Ингээд гол сэдв рүүгээ орцгоё. Тэгэхээр түрүүн сонссон энэ найрлыг О Фортуна гэдэг бөгөөд ердөө энэ хэсэг яваад л дуусчихдаг гэж бодож байвал мэдээж үгүй. Уг найрал нь Германы хөгжмийн зохиолч, сурган хүмүүжүүлэгч Карл Орфын Кармина Бурана гэх цаг гаруй үргэлжлэх кантатын эхлэл бас төгсгөл буюу хамгийн алдартай хэсэг юм. Кантат гэдэг нь монголоор магтуу гэх утгатай бөгөөд хоор буюу найрал дууны нэг төрөлд ордог. Дуурайс ялгаатай нь тайзны урлаг биш, цөөхөл чуулгаар дуулахад зориулагдсан бүтээлийг ийн хэлдэг байна. Тэгвэл Кармина Бурана гэдэг энэ магтуу яг юун талаар өгүүлдэг болоод эхлэл төгсгөл нь ийм сүртэй байгаа юм бол удахгүй та бүхэндээ энэ кантатыг хэсэг хэсгээр нь тайлбарлана. Гэхдээ илүү ойлгомжтой байх үүднээс гарал үүслийнхэн талаар товчхон дурдъя. Түүхийн хуудсыг эргэн сөхөөс анх 1803 онд буюу одоогоос 220 гаруй жилийн өмнө Германы нэгэн эртний сүмээс 12-оос 13 дугаар зууны үед бичигдсэн 1000 гаруй шүлэг найраглал болджээ. Эдгээр шүлэг найраллыг тухайн үед галиардууд хэмээн нэрлэгддэг байсан залуу лам хуваргууд бичсэн байна. Хуваргууд бичсэн гэхээр Кармина Буранаг бурхан шүтэн ариун явдал зөв амьдралыг магтан дуулсан байх гэж бодож байж болох юм. Тэгвэл эсрэгээрээ эдгээр шүлгэнд архиталд, завхаарлт, мөрөөдө тоглоом гэд хүн төрөлхтний хамгийн түгээмэл муу зан чанарыг мөн хувь тавилангийн хичнээн гинтийн тааварлашгүй гэдгийг ёчтойгоор бас заримдаа дэндүү илэн далангуу гэмээр өгүүлсэн байдаг. Тэгвэл яагаад дундад зууны хуваргууд ийм ёсон бусын зүйл бичих болов гэвэл учир нь тухайн үеийн Европт зөвхөн ууган хүүгүүд л эцгийнхаа бүх эд хөрөнгө цол хэрэмгийг өгүүлдэг хууль ёстой байж. Харин удаах хүүгүүд нь амьдрал санхүүгийн ирээдүгээ баталгаажуулахын тулд арга буюу шашны замуур хүйдэг байжээ. Ингээд дуртай дургу хуургын амьдралаар замнах болсон тэд өөрсдийн бухимдал католик сүмийн хэд ягшмал хэв журмыг эсэргүүцлээ шүлэг найргаар илэрхийлдэг байсан байна. Мөн тэдний зарим нь амьдралын таашаалыг мэдрэхийн тулд Европын орнуудаар хэсүүчилдэг байсан гэдэг. Тийм ч учраас Германы сүмээс олсон эдгээр найраглал нь тухайн цаг үеийн Латин, Франц, Герман хэл дээр гэхдээ маст буюу олон нийтэд зориулсан өөрөөр хэлбэл хар ярианы хэлээр бичигдсэн байдаг байна. Нэг ёсондоо энэ нь дундад зууны хип-хоп гэж ойлгож байна. Галиардууд нь сүмийн эсэргүүнэр учраас Христосын бус хоёр охин тэнгэрийг шүтдэг байжээ. Нэг нь Ромын хайр дурлал гоо үзэсгэлэнгийн охин тэнгэр Венера бол хоёр дахь нь Фортуна хэмээх хувь тавилангийн охин тэнгэр юм. Тийм ч учраас Кармина Буранагийн эхний болон төгсгөл хэсэгт явдаг энэхүү сүртэй найраглал нь О Фортуна буюу хувь тавилангийн охин тэнгэрийн тухай өгүүлдэг. Ингээд 1803 онд олцсон эдгээр шүлгийг 1847 онд ном болгон хэвлүүлсэн байна. Энэ нь хожим нь эртний туйлс үлгэр домогт тунч дуртай нэгэн хөгжмийн зохиолчийн онгод тэнгэрийг хүчтэй хөвлөжээ. Энэ хүн бол Германы хөгжмийн зохиолч Карл Орф юм. Тэрээр 1895 онд буюу манай Маршал Чапсантай яг нэг онд Германы Мюнхен хотод мэндэлсэн байдаг. Ээж нь төгөлдөр хуурч, аав нь Германы эзэн хааны аримд офицер хүмүүс байж. Хөгжмийн зохиолч Карл Орф нь дээр дурдсан номон дээрх 1000 гаруй шүлгэнээс 24-ийг сонгоо авч сэдвээр нь бүлэглэн ая химнэлд оруулжээ. Ингэж нэр алдрыг нь ганцхан шөнийн дотор дэлхийд дахин дуурсах алдарт бүтээл Кармина Бурана төрөн гарсан юм. 1937 оны 6 дугаар сарын 8-нд буюу дэлхийн 2 дугаар дайны харан гортож Монгол улсад хэлмэгдүүлэлт эд оргил цэгтээ хүрч байх үед Франкфурт хотын тайзнаа энэ бүтээл нь үзэгчдийн хүртэл болсон байна.
Энэ даруйд хараахан олон танигдж алдар нэртэй болж амжаагүй байсан 42 настай хөгжмийн зохиолч маань ганцхан шөнийн дотор олон улсад алдартай томоохон зэрэглийн уран бүтээлч болов. Карл Орфен сууд хөгжмийн зохиолчдын адил багаасаа олон ая хөгжим зохиосон ч энэ бүтээлээ дуусгасныхаа дараа тэрээр хэвлэн нийтлэгчтэй хандаж үүнээс өмнөх бүх ажил бүтээлийг маань шатааж болно гэсэн байдаг. Эндээс түүний энэ бүтээлдээ хэрэг ач холбогдол өгсөн нь шууд харагдана. Үнэхээр ч түүний хэлснээр Кармина Бурана тэр дундаа түүний ил бүтээлийн Фортуна хэмээх найрлал нь хүн төрөлхтний нацистуудыг үзен ядах сэтгэлэгч даван гарч тухайн цаг үеийн төдийгүй одоо хүртэл анх сонссон хүнч мартахааргүй гүн гүнзгий хүчтэй бүтээл болсон билээ. Тэгвэл одоо уг бүтээл чухам юуны талаар өгүүлдгийг сонирхуулъя. Кармина Бурана нийт 3 бүлэг 25 үзэгдэлтэй. Эхний үзэгдэл Кармина Бурана о Фортуна хэмээх та бидний тун сайн мэд гүн гүнзгий хурц хүчтэй аялгыг хий найрлаар эхлэн. Амьдралын хүрдийг гартаа атгаж буй Фортунагийн тухай энд өгүүлдэг. Фортуна нь эртний Ромын шашинд гардаг хувь тавилангийн бурхан юм. Үхэл төрөлт учрал хагацал хэнийг ч ялгадаггүй учраас Фортунаг ихэвчлэн нүдийг нь болттойгоор дүрсэлсэн байдаг. Фортуна нүдээ хаалттайгаар аз жаргал эд баялагийг хаа хамаагүй тараадаг шигэ. Бас хүрд эргүүлэх төдийд л эргүүлээд авчих чадaltaй хорчонтой бурхан юм. Домог ёсоор хэрв та амьдралын хүрдний доод талд байвал хувь тавилан таны эсрэг гэсэн үг. Гэхдээ дунд юм уу дээд хэсэгт нь байсан ч Фортуна энэ хүрдийг эргүүлэх төдийд л хүн бүхнээ алдаж зовлонгийн шалбаагт унах аюултай байдаг. Өөрөөр хэлбэл хувь тавилангийн охин тэнгэр Фортуна нь тун шоглоомтой хорчоонтой нэгэн учраас хүний хувь заяа сар мэт хуримтгай ямар байснаа яаж чиргэж болохыг энэ хэсэгт өгүүлдэг. Хойрын энэ хэсэгт бөмбөрийн дуугаар нэгэн химлээ дахин давтах нь амьдралын хүрд зогсолтгүй бас хайр найргуугаар ирэхийг сануулах мэт. Дараа нь үзэгдэл солигдож Хикубагийн тухай дуулдаг. Хикуба нь Фортунагийн харгислал егөөдлөлтийн нэг домогт жишээ юм. Тэрээр нэгэн цагт Троийн хатан хаан байжээ. Гэвч хүү Парис нь Спартагийн хатан Иленаг дагуулan зүхтэн оцсноор Грек Трой хоёрын хооронд 10 жил үргэлжилсэн дайныг өдөөх шалтгаан болсон байдаг. Ингэснээр Хикуба үр дүнд нь аваал нөхрөө алдаж улс оронгүй болж өөрөө улсын хатан байснаа болсон домогтой. Мөн энэ хэсэгт Сайрус буюу Фортунагийн хайртын нэрийг дурддаг. Грекийн домогт тэрээр духан дээрээ ердөө ганц л багц устэй учраас түүнийг ойртож ирмэгц энэ багц уснээс нь зулгааж байж аз одыг шүрдэх ёстой гинэ. Дашрам дуртгал Сайрус нь Зевсийн отхон хүү юм байна. Хөгжим солигдож дараагийн үзэгдэл шилжинэ. Энэ хэсэгт хавар цагийг өгүүлдэг. Грекийн нарны бурхан Фибс, Ромын цэцгсийн бурхан Флора, мөн Грекийн салхины бурхтаас хамгийн алдартай зөөлөн буюу өрний салхины бурхан Зефиросыг энэ хэсэгт магтандуулдаг. Хавар гэдэг сэтгэл гэгэлзүүлсэн хайр дурлалын улирал. Тийм ч учраас Дэсхэм хүтийн өвлийн улирал дууссан гэдгийг зарлах сүмийн хох мэт аялгау хөвөрнө. Гэтэл нэг баритан хоол уран дулаан хаврын загтагч Фортуна хажууханд нь байсаар байна хэмээн дуулдаг. Тийм ч учраас хүн бүрт хайраа олоход завшаан тохиодоггүй. Бүр амьдралын хүрдний дээд талд байгаа аттай хүмүүс ч гэсэн хайртай нэг нь үнэнч бус байсныг олж мэдэж магадгүй юм. Гэхдээ та хайраа олж чадахгүй бол Венерач тусалж магадгүй. Жишээ нь хунтаач Парисыг бодоод үзэл дээ. Тэрээр гоо үзэсгэлэн төгс Иленагийн хайрыг хүртсэн. Үзэгдэл солиодож бүсгүүчүүд Баварын цэцэгт нугын үржил шим баян тансхийг магтандуулна. Тэгээд тэд хайрт минь хаана байна хэмээн айлгуутан асуудаг. Харин ишчүүд нь тэдний хайрт нь мориндоо мордоод холын хол оцсныг хэлнэ. Тэгэнгүүт бүсгүүчүүд одоо намайг хэн хайрлах юм бэ хэмээн нам дуугаар гунигтайхан дуулна.
Хавар цаг ирж амтай бүхэн хослон жаргаж байхад хайртай нэгэнгүй байна гэдэг тунчиг онцгүй. Гэхдээ ингээд гунэд султай нүш цэцэг дэлгэрч хорвоо дэлхий өнгө үзэмжээ нэмж байхад бүсгүйчүүд ч гэсэн гойж годох хэрэгтэй шүү дээ. Тиймээс тэд жаргалтай хатны хацар улаан гэдгчлэн хацраа улаа бутруулахын тулд дэлгүүрийн хөдөлгчаас он ингэсэг нэхнэ. Ингээд амттайхан алин мэд хацчмаар улаахан хацартай болсон бүсгүйчүүд одоо өөрсдөө санаачлахыг гартаа авч ирчүүдийг урин дууддаг. Тэд бүр тоож харахгүй бол хүчээр өөрсдийгөө анзааруулна хэмээн аархна. Хаврын синдром юм уу да? 9-р үзэгдэлдээ түрүүхэн бараг л хүчээр булаах гэдсэн бүсгүйчүүд аргаа өөрчилж бүхэл зууныг ямар ч эр хөнгөөр өнгөрөөмөр байна хэмээн явчтайгаар дулдаг. Магадгүй тэднийг ингэж дуулангууд Фортунагийн гидэн хөдлөөд ганц бие бүсгүйчүүд рүү царайлаг залууг илгээх чинь билүү хэн мэдлээ? Тэгэнгүүт ирчүүд хэрэг бүх ертөнц минийх байсан бол би энэ бүхнийг Английн хатан хаан Алиеноратай халуухан шөнийг өнгөрөөхийн тулд орхиход бэлэн байна хэмээн дуулдаг. За Алиенора гэдэг нь 12 дугаар зууны Европт хамгийн үзэсгэлэнтэй бас хамгийн сенсацтай бүсгүй гэдгээрээ алдартай байсан юм. Тухайлбал тэрээр 1137-оос 1152 онд Францын хаан 7 дугаар Луйтэй гэрлэж Францын хатан хаан болсон байдаг. Гэтэл дараа нь 2 жилийн дараа буюу 1154-өөс 1189 онд тэрээр Францын хаанаас хамаагүй залуу Английн хаан 2 дугаар Хенритэй гэрлэж Английн хатан хаан болсон түүхтэй. Гэхдээ тэдгээрчүүд хоосон мөрөөдөөд яах юм бэлээ? Бодит байдалтай эргээд орцгоё. Үзэгдэл шилжиж бүгдээрээ дундад зууны Европын уушин газраар зочлоно. Цаг хугацаанд л өөр боловч одоогийнхоос нэг их ялгарх зүйл байхгүй гэхэд болно. Галиардууд энэ хэсэгт өөрсдийнхөө байгаа байдлыг нэгэн тэнүүлчээр илэрхийлдэг. Тэрээр ёс суртахууныг уландаа гიშгэж, бүхэл амьдралаа айрхтаарс амдад хоол, мөрийтэй тоглоом, эмс хүүхнүүдтэй өнгөрөөн хэмээн дуулдаг. Амтад хоол гиснээс энэ хэсэгт нэг хачирхалтай ч гэмээр нэг дуу гардаг нь нэгэн цагт ихэмсэг гоо үзэсгэлэнгээрээ шуугуулж явсан цагаахан хүн. Уушин газрын хоол болохоор шаруулж буй өөрийнхөө гашуун хувь заяаг гомдолтой бас гаслантайгаар дуулж буй юм. Хэрэв хүн эсвэл ямар нэгэн өөр амьтан мөхтэй хүний хэлээр дуулдаг байсан бол яг л ингэж дуулах байсан баг. Энэ хэсгийг сонсохоор бараг цагаан холтон болмоор ч юм шиг санагддаг. Энэ хооронд нөгөө тэнүүлч маань хэдийн дарсандаа халжээ. Ингээд тэрээр зах хязгааргүй зугаа цэнгэлийн төсөөллийн ертөнцийн хумбаж мөрөөтэй тоглоомоо тоглоно. Гэхдээ мөрөөтэй тоглоомны аз гэдэг зөвхөн хэсэг зураг л байдаг. Ингээд аз нь харихад хөөрхиөр Вафна хэмээн хорсолтойгоор орилдог. Вафна гэдэг нь нэг ёсондоо дундад зууны хараалын үг гэж ойлгож байна. Үүнтэй зэрэгцэн нилээд хөлчөөрсөн босдон ч гэсэн хил ээдрам хундагны үгсийг урсгана. Архины худалдаачид ялтан хоригдлууд, христийн шашинтнууд, хүсэл тачаалан бадарсан гэлэнмаанууд тэрч бүхэл паплам, хаад ноёд гэд эр юм хөгшин залуу ихэс дээдс хар царт гэлтгүй хин хөнгөө ууж иддэгэ хэмээн тэд дуулдаг. Харин уудаггүй хүмүүс нь мөнхийн зэмлэл дуунав. Ингэж бодохоор тухайн үеийн европчууд нэгнийгээ айхтар шахдаг байсан байгаа шүү. Бүр тамд очно гэж айлгадаг байж.
За ингэж нэг уушийн газрын үзэгдэл дуслаа. Тэгэнгүүт хамгийн анх дуулсан баритан хоолой хайранд итгэл алдармтуулна. Тэрээр яг л өсвөр насны хөвгчиг. Хорвоо ертөнц бүхэлдээ тэрний эсрэг байна гэж гомдолдог. Үүнийг нь сонссон охид түүнийг илгэлэнд оглоно. Гэсэн ч тэрээр үнсэл дээрээ зүрхийг нь дулаацуулах нэг хүлээж буугаа хайрын хэл гэгддэг Франц хэлээр дуулдаг. Гэтэл хаанаас ч юм гайхалтай уянгалаг сопран хоолойгоор түүнд хариу барина. Даамч манай хүлтүү төмс шиг ийм сайхан хоолойтой бүсгүүд аятайхан үг хэлхийн оронд онгон биеийг минь авмаар байна хэмээн тэнэгтдэг. Тиймээс эмэгтэйчүүд чи бидний үүрийн болгож чадахгүй. Зүгээр л хоосон дуулж бай буюу нэг үгээр бол амны зоргоор чалччил бай гэсэн хариу барина. Хариуд нь эрэхтэй найрал уламж улангассан өнгөөр дуулдаг. Ингээд хоёр талаас нэг нэгнийг их хүсэлт ачаалаа илэрхийлэн хоршин дуулна. Гэсэн ч төд удалгүй тэдний энэ их тачаалыг амарлингуй сопрано хоолой даван гардаг. Тэрээр цэвэр ариун амьдралыг сонгох уу, аль эсвэл дотроос нь төрж буй энэ мэдрэмжээ дагах уу гэдгийг нэг сонгох хэрэгтэй болсноо өгүүлнэ. Үүнийг сонссон баритон бүхэл бие нь хайрын галаар дүрлцэн шатаж байгаа илэрхийлдэг. Бүсгүйчүүд чим хайрын төлөө өгч чадна хэмээн дуулна. За түрүүн сонголтоо хийх гэд хэсэг чимээгүй болсон сопрано маань хариултаа болоод эргэн иржээ. Тэрээр инхрээ залуу минь ээ би чамд өөрийгөө өгөө гэж хамгийн нарийн цээл хоолойгоор хариу барина. Ингээд хос шуухаанууд хайрандаа умбдаг. Найрал тэр аяараа сүр жавхлантайгаар дуулна. Тэд Гигэ Марияг магтан болгохын оронд Ава Мариягийн аянд Спартагийн Илианаг магтан дуулдаг. Ингээд амар сайхандаа жаргуу гэтэл цаг цагаараа байдаггүй, захилдаг хөхөөрөө байдаггүй. Гай газар доороос гахаа модон дотроос гэдэгчлэн амьдралын хүрд зогсолтгүй эргэж байдгийг сануулахаар фортуна заналтайгаар эргэн ирнэ. Ингээд манай магтуу албан ёсоор өндөрлөж буй энэ юм. Хөгжмийн зохиолч Карл Орф нь Гитлер эд хүчээ авч байх үед уран бүтээлээ хийж байсан гэдэг утгаараа өөрийнхөө бие даасан байдлыг авч хадгалах гэж хичээсээр ирсэн гэдэг. Тухайн үед нацистуудын хувьд хөгжим тун чухал салбар байсан учраас төр засгийн зүгээс ч үнд хангалттай их хэмжээний мөнгө хуваарладаг байж. Тэд хөгжмөөр дамжуулан хүмүүсийн үнсэрхэг үзлийг нэгэн цол болгож болно гэж үздэг байв. Тиймээс ч тэдэнд цэвэр айрын үндэсний хөгжим бий болох нь асар чухал байсан гэдэг. Тиймээс л яг энэ үед зохиогдсон Кармина Буранагийн ачаар Карл Орф тухайн үедээ Германы хамгийн нэр хүндтэй бас хамгийн чинэлэг хөгжмийн зохиолч болжээ. Бүр түүнийг соёлын большевик хэмээн цоллож байв. Үүнээс нь болж таны дараа олон улсад түүний нэр хүнд улсан байдаг. Түүний улс төрийн үзэл ямар байсан нь одоо хүртэл маргаантай тун нууцлагдмал байдаг. Гэхдээ ямар ч тач тэрээр хөгжим зохиох, багшлах ажлаа өргөжлүүлсээр дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын нэг их статусаа эргэн сэргээж чадсан юм. Мөн тэрээр хүүхдийг хөгжимд ойртуулах, дурлуулах, тусгай аргыг боловсруулсан нь одоо хүртэл олон улсад амжилттай хэрэглэгдсээр байна. Ингээд эхний дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулж сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзцгаая.